Монгол улсын гавья жүжигч Монгол улс Өдмөр улсын дархан аврага дарин дамдын аксны аргэр Монгол улсын аврага давг зэргийн хадбатар аксны аргэртэй Монгол үндэсний өхийн холбооны гүйцэтгэх хэрэл мөн гэрдэн зэстийн зөвлөлийн дараа өрөл батар нар хүн төлөө үзүүлсэн байна. Монгол улсын авраг цолтонгод хүн төлөө үзүүлэх хүчтэй хэмбэрэл таны тавин даваа хэдэлэн бодлоо. Улсын эрсэлэн боцоор аймгийн эрсэлэн боцог улсын эрцэг батөлзээ аймгийн хурцарсан золбоо улсын эрцэгэн дулаг аймгийн хурцарсан дэм бочрыг амлаж улсын эчин лавчр улсын эчин чимэд ондар энэвэрэлдэний тавин даван дунсан байна өгчүүд гараарай. Монгол улсын алдар хүндэтэй аврагууд Монгол үндэсний өхөн барилданаар Монголын ард түмнийгэн баярлуулж төв зэнгэл төрөлийн зөвлөгөө ногоон дэвжэний төмөн болно байсхын төдийгүй Дэлхийн спорт өхөн жилөт барилданаар Дэлхийн төв олимпийн наадамд Монгол орныхоо нэрийг өндөр төргөж үйсэн 1961 онд Монгол орнд өхөн жилөт барилдан үүссэн хөгжсөнөөс хойш Монголын алдар хүнтэй аврагуудаас Төв аймгийн Эрдэнэ Санта сумын Хариат Монгол улсын хөдөлмөрийн баатар Монгол улсын гавья тэмэрчин Монгол улсын даяар дуурсагдаг далаа даян дархан авраг жигжидийн мөнгөт 1967 оны дэлхийн аврагын хүрэл медалыг анхны хүрэл медалыг Монголыг хөрөмдөн авч ирж 1968 онд Мексикийн Мехико хотноо явагдсан Дэлхийн олимпийн 19 дугаар их наадмын анхны мөнгөн медалыг Монголыг хөрөмдөн авч ирсэн алдар таврагуудын нэг бол дархан авраг мөнгөт байдаг. Монголын бүхэн жилөт барилдааны баг тамирчид 1964 оны Японы Токио олимпиад оролцсноос хойш Монголын алдар тавраг Монгол Орсын холбооны улсын спортын гавья тамирчин Монголын тамирчдын дундаас өрсөн анхны хөдөлмөрийн баатар Монгол улсын даяар дуурсагдаг далаа даян дархан авраг орлогын баян мөнх 1964 оны Японы Токио 1968 оны Мексикийн Мехико олимпийн наадамд шагналт барин чадгарч 1972 онд холбооны бүгд найрамдах Герман улсын Мюнхен хотноо явагдсан дэлхийн олимпийн 20 дугаар их наадмын мөнгөн медалыг Монголыг хөрөмдөн авч ирсэн 1973 оны дэлхийн аврагын мөнгөн медалыг Монголыг хөрөмдөн авч ирсэн 1974 оны Туркийн Стамбулын дэлхийн аврагын мөнгөн медалыг Монголыг хөрөмдөн авч ирсэн 1974 онд Монголыг хөрөн Улаанбаатар хотноо явагдсан бүхэн самбо барилдааны дэлхийн авраг 1975 оны Минскийн бүхэн жилөт барилдааны дэлхийн аврагын алтан медалыг Монголыг хөрөмдөн авч ирсэн 1976 оны Канадын Монреалийн олимпийн их наадмын шагналт байр 1980 оны Москвагийн олимпийн наадмын шагналт байр дэлхийн аврагт 16 олимпийн наадам 5 удаа оролцохдоо олимпийн мөнгөн медалыг 1 удаа шагналт байранд 4 удаа Дэлхийн авраг шалгаруулах тэмцээнд 16 удаа оролцохдоо дэлхийн аврагын мөнгөн медалыг 2, алтан медалыг 2, шагналт байранд 9 удаа шалгарсан дэлхийн спортын 20 дугаар зууны уд алдар тавраг бол дархан авраг хорлоогийн баян мөнгө авраг юм аа. Чин цаа ачруулсан чин чимэд онд нарын имрэлдэ. Хоёр хүрэлт гаргаж ирж байна. Улсын эрслэн Батсуур аймгийн эрслэн Батцх нар имрэлдэ хоёр бүх
барилдаан тогтоохон өрсөн барилдаа үргэлжилж байна. За улсын гацаа Батүлцээ аймгийн хорсолтон золбоо нарын барилдаан тал байгуулж байна. За улсын ёслон Батцуур аймгийн ёслон Бацхан нарын барилдаан толгойн өрсөн барилдаа үргэлжилсээр байна. Улсын харцаг Батүлцээ за хөлдөнч орсон да хөлдөнд ахтан зэрэг дагуулаад зайлаад миш зайлаад татчих явах юм. Ховд аймгийн дэргэсмийн харьяа талбар спортын хорооны бөхөө улсын харцаг Батүлцээ аймгийн хорт бодрongоо орсон золбоогоор 5-давж шөвгийн дөрөвдөө шалгарлаа. За хөлдөн орсон хөлдөн орохтой зэрэг зайлаад татчих байна. За улсын ёслон Батцуур аймгийн ёслон Бацхан нарын барилдаан толгойн өрсөн барилдаа үргэлжилсээр байна. За өнгөрсөн одоо 20 дугаар зууны ууган аварга бол алдарт намхай аваргын төрсөн ах Лувсан Жамба аварга. За энэ зууны утган аваргууд одоо Санжаадан бавар юм аа. За нийтдээ 20 гаруй одоо Монгол улсын одоо дээд цод болох авраг содыг одоо хүртсэн байдаг. За улсын харцаг хан тулга аймгийн хорцлон Бямбч нарын барилдаа хоёр зүүн талаараа зулгаад барил төр тавьцлаа. За Монгол улсын авраг цоднууд тэмдэглэл үзүүлэх энэхүү барилдаан бол жил бүр одоо
явагддагын сайхан уламжилтай. За сэрэг өрцөн тахимдаад нэгэн гүцээж байна. Улсын ховд сумын харьяат улс нурхийн дэвжээ 7-ны 3 дугаар цэцлэгээ станц Химон контракшн компани Сүхбаатарын онцгой газрын бөхөө улсын орслон Намсрежийн Батсуур давж нүдэрэн барилдааны шүүгийн дөрөвтөө шалгарлаа. Монгол улсын хөтөлбөрийн баатар Монгол улсын дархан аварга дарийн дандан аварга юм аа. За түүний дараа бол дархан аварга жигжидийн мөнхөт аварга байна. Мянган 963 оноос эхлээд дараад нь 5 дөрвөлж 1974 онд 6 дахь удаага төрүүлж байсан Монгол улсын олимпийн мөнгөн медальт Монгол улсын гавьяа тамирчин Монгол улсын хөтөлбөрийн баатар дархан аварга жигжидийн мөнхөт аварга. За түүний дараагийн аварга бол дархан аварга хорлоогийн баян мөнх аварга. 1968 оноос эхлээд төрүүлж 68 онд төрүүлж 1971, 72, 73 77, 79 он, за 81, 82 онуудад 87 онуудад төрүүлээд мөн 90 онд одоо төрүүлж ийсэн. Нийтдээ улсын баяр наадамд 10 удаа төрүүлсэн юм бөхөө. За дараагийн дархан аварга Даштржийн тэрэн дэх аварга бол 1978 онд төрүүлж 1980 онд дахин төрүүлж 1981 онд төрүүлж 1983-84 онд дараад нь төрүүлж улсын баяр наадамд 4 удаа төрүүлж 5 удаа үзүүлсэн уран бриллиант аварга бол өөр хангамжийн нарийн тээсэм харьяат Монгол улсын гавьяа тамирчин өхөн жилийн төрөлдөөний олон улсын хэмжээний мастер Монгол улсын дархан аварга Даштржийн тэрэн дэх аварга юм аа. За дараагийн аварга нь бол хинтээний өмнө илэрсэн харьяат Монгол улсын дархан аварга Монгол улсын хөтөлбөрийн баатар Бадмааны мөгийн Батэрдэн аварга юм. За Батэрдэн аварга 1988 оноос их төрүүлж 1989, 1990. За 90 оны Монголын нууц төвчөөний 750-аар 15 төрүүлж байсан. За 92 он, 93, 94 онд мөн 10 давж 95, 96, 97, 98, 99 онуудад мөн дараад нь төрүүлж 2001 онд нийт төрүүлж нийтдээ 12 удаа төрүүлж одоо аваргуудын дээд амжилтыг тогтоосон аварга бол Монгол улсын хөтөлбөрийн баатар Монгол улсын гавьяа тамирчин Монгол улсын дархан аварга Бадмааны мөгийн Батэрдэн аварга юм аа. За мөн одоо даян аварга Сэдэндэржийн Чимэд очир аварга байна. 1944 онд 9 төрүүлж 1950 онд дахин төрүүлж Монгол улсын даян аваргуудыг хүртэж байсан бох байгаа юм. За дараагийн аварга бол Цэвэн арвдан аварга байх юм. Мөн одоо Ойлонголын 3 дахь аварга бол Цэвэн арвдан аварга. За Ойлонголын 3 аваргын нэг Цэвэн арвдан аварга, Дарийн Дамдын аварга, Чойждын Бээжин аварга гэдэг Ойлонголоос төрсэн 3 аварга байдаг.
За Болгон аймгийн саяхан сум асуул Сэрэтрийн цэрэн аварга байна. 1961 оны улс орны 40 жилийн он биер наадмаар 9 таван төрүүлж Монгол улсын аварга цол. За 1971 онд үзүүрлэж 8 даван үзүүрлэж Монгол улсын даян аварга цол үртэж байсан. Бүх бол Монгол улсын даян аварга, Сэрэтрийн цэрэн аварга. Монгол өхин одоо 33 шинжийг бүрдүүлсэн би хасаатай одоо бүхэн шинжийг бүрдүүлсэн аварга бол Сэрэтрийн цэрэн аварга юм аа. За мөн одоо Монгол улсын дархан аварга гэрээжмцэн өсгөө яруу байна. Архан аймгийн Батцангил сумын харьяат 2002, 2003, 2005, 2009 онуудад төрүүлж байсан Монгол улсын гавьяа тамирчин бүхэн чөлөө төрөлдөөний олон улсын хэмжээний мастер Монгол улсын дархан аварга гэрээжмцэн өсгөө яруу аварга. За түүний дараа бол одоо Монгол улсын дархан аварга Агуан сумдын Сүхбат аварга байна. 2000 он, 2001, 2004 онуудад 3 удаа төрүүлж исэн. За улсын аварга Цэвэн 10 дэн гэ төрөн ирж исэн. За Бээжин аварга, Дарийн Дандин аварга хоёр бол нэг сумын хоёр аварга 1970 оны улсын биер наадамд үзүү түрүүнд үлдэж шалгарч Бээжин аварга төрүүлж дархан аварга Дандин аварга үзүүлж байсан юм төвхтэй. За улсын аварга Дагцэргийн Хадбаатар аварга байна. За Захын эмийн их улсын харьяат Алдар спортын хороо Даян бүхийн дивжээ Эдэр интернэшнл компани бүх Монгол улсын чин Чимэд дунданд авж байна. Улсын чин таа очраад авж байна. За хөмөрсөн араар нь хашиж гашгаа тараад тэвдэгтний хөдийн аваад урагшин гүйлгээд бхэн гүйцээж байгаа дээр харуулж байна. За Хадбаатар аварга бол 1976 онд одоо 9 таван төрүүлж 1986 онд мөн төрүүлж Монгол улсын аварга цол хүртэж байсан. За дараагийн аварга нь бол одоогийн Балжин аварга, Сумья узар аварга. За тэгээ одоо улсын аварга Эрхэн баяр аварга, улсын аварга Сүхбаатар, Мөнхбат аварга, 21-р зууны Отгон аварга, Чимэдэр эзэнгийн Санжи Адам аварга гэдэг одоо нийтдээ 20 гаруй аваргууд Монгол өхин одоо дээд цол улсын аварга цолыг үсгэсэн байх юм аа.